За нэг сар өнгөрцөн байна. Цаг хугацаа гэдэг чи одоо их хурдан өнгөрсөн юм тийм ээ. Тэгэхээр би энэ төрүүчийн бичлэгээрээ сарын өмнө их coin. За их coin гэдэг чи намайг надад их coin гэхэр гоё нэр юм санагдаад байт. Монголын их coin-ыг нэг сарын хугацаатай стейк хийсэн ба. За стейк хийхэд чинь 100,000-аас дээшээгээ coin-ыг одоо нэг сарын хугацаатай би хадгалж харуулсан. Тэгээд та нарт амлахдаа би нэг сарын дараа ашиг байна уу байхгүй юу? Цаашаа би хийх үү хийхгүй юу гэдгийг шийдэж хэлж өгье гэж хэлсэн. Тэгэхээр одоо өнөөдөр би та нарт 5 сарын 29-нд миний юу дууссан байгаа юм. Тэгээд боломжгүй явж хагаад өнөөдөр би яг ямар өөрчлөлт гарвэ? Юу болов? Ямар алдаа гарваа? Болох нь цаашаа хийх үгүй юу гэдгийг хэлж өгье. Төрүүчийн бичлэгэн дээр би шимтгэлээ BNB гэдэг coin оруулах байх шүү гэд хэлсэн тийм ээ. Тэгээд яагаад гэвэл нөгөө ийм wallet-нууд чинь дандаа шимтгэлээ бид нэр өөрсдөө төлдөг. Тэрийг та нар одоо миний төрүүчийн бичлэгнээс мэдсэн ба. Хэрвээ Binance дээр гүйлгээ хийх юм бол Binance бирж маань тэрээд гэдэг юм уу X Meta биржнүүд маань өөрсдөө шимтгэлийг тогтооод ингээд бид нар тэндээс явуулдаг. Ийм wallet-нууд дээр болохоор би өөрөө coin оруулж ич тэрнээсээ би шимтгэлээ төлдөг. Газ гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр би энэ рүү 0.5 BNB оруулсан байна. Ойролцоогоор хэд байлаа нэг. За мартчих дараа нь би харуул. За тэгээд би гүйлгээг хийгээд 102,129 шимтгэлд ингээд coin стейк хийгээд орхицсон. За одоо ингээд би цаашаа танилцуулъя. Юу болчихвоо сарын дараа. Гэхдээ мэдээж хэрэг энэ дээд талын мөнгөн дүнг бол хараад хэрэггүй. $26,086 гэдгийг бол хараад хэрэггүй. Яагаад гэвэл эн чинь нөгөө тухайн өдрийн ханшаар энэ мөнгөн дүн харагддаг. Бид нарт хамгийн чухал нь ширхэг нь яаж нэмэгдэж вэ гэдг нь л чухал. Тэгээд харин хамгийн гол нь шимтгэлээ төлөөд стейк хийгээд ашиг гарч ив гэдгийг та нар өөрсдөө тооны машин дээр бодоорой. Миний залхуу өрөө ботсонгүй. За одоо ингээд цаашаа явъя. За одоо ингээд энэ доор бичсэн байна хардаа. Энэ яагаад өрөмлөр гарчаад ерөөсөө би арилгаж байна. Яагаад би уг нь төрөгдөр тааруулсан гэсэн чил өрөмлөр гараад ах юм. 5 сарын 29-нд яг хугацаа дууссан. За одоо би хугацаа дуусангууд энэ их coin дээр стейк гэдгийг их coin дээр дараад энэ юунд одоо яг юуг нь харууллаа тийм бичлэгийн. За одоо энэ гараад ир чинь хардаа claim гэдэг. За одоо би энэ claim дээр дарсан. Одоо нэг өсөндөө би нөгөө стейк хийсэн coin-оо буцааж баланс руу оруулах гэж гэсэн. За дарангууд энэ нэлээд удаан тий юугаан битээ унтраа гараа гээл ингээд байгаад идэм билээ. Бас энэ хөөрхөн жоохон хугацаа орно. Төрцөөр пауз тавьчих. За ингээд файл гэдгээд гараад ирсэн. Тэгээ би ч одоо энэ одоо яасан болохгүй юм болов яагаад байгаа юм бол гээд би дахиад ингээд үзсэн. Тэгээд тэгсэн чинь бас нэг ийм алдаа заагаад ирсэн байхгүй энэ одоо болохгүй байгаа юм байна гэж би бодсон. Тэгээд окей дарсны дараа энэ нөгөө анхааруулсан юунууд нь тэгээ газ чи хөрхөө үгүй юу гэсэн юмнууд байх шиг байна. За одоо ингээд байжсэн чинь энэ ингээд миний баланс ингээд хоосон байгаа. Та нар тэгэхээр энэ дээр паниктаж болохгүй. Яагаад гэвэл эн чинь нөгөө их coin-оо бид нар чинь гүйлгээ хийн гэдэг чинь бас нэг хэсэг хугацааны дараа яах нь баталгаажуулт явсны дараа л юу орж ирэх нь шүү дээ. Баланс руу. Тийм болохоор энэ алга болчлаа одоо яана миний coin хайчих гэд бити бичээрэй. Нэг хэсэг би энийг бүр унтраачаад нэг хэсэг цагийн дараа ч үлээ эргэж орж ирсэн юм байна. За одоо энэ BNB-г хараараа та нар 0.05 байсан. Тэгэхээр би энэ арт тал нь 0.0415 бодсон гэдэг чинь энэ стейк хийсэн энэ хооронд одоо би гүйлгээний шимтгэлийг төлсөн байна гэсэн. За хүмүүс гүйлгээнийхаа шимтгэлийг BNB-ээр төлж болох нь Ethereum-ээр ч төлж болох нь нөгөөхөө юунаас ч BUSD-ээр ч төлж болох нь. Тэгэхээр би болохоор энэ аргыг сонгож авсан юм аа. За одоо хэдүүлэн цаашаа харъя. Энэ ингээд би нэг хэсэг хугацааны дараа эргээд
орсон дараагийнхаа бичлэгийг танарт харуулъя. За одоо ингээд нэг хэсэг хугацааны дараа нөгөө их coin маань яах нь ороод ирсэн маа. За одоо харъя 102,884 орж ирсэн над руу. Энд болохоор 102,129 тийм үү? За тэгэхээр ямар ч байсан нэмэгдээд ороод ирсэн. Тэгээд харин нөгөө дахиад гүйлгээ ихэд чинь нөгөө BNB-гээс чинь би дахиад нөгөө юугаа төлсөн байх нь. Шимтгэлээ төлсөн байх нь. За тэгэхээр би эндээс дүгнэлт яаж хийсэн гэвэл одоо би дүгнэлтийг хэлж өгье. Олон удаа одоо жишээлбэл би энд харуулж байна тийм ээ. Одоо миний нөгөө анхны оруулсан 0.05 байсан юм чинь энэ олон гүйлгээ хийсний дараа шимтгэл маань төлөгцөөр байгаад ийм болсон. Нэгдүгээрт би эхлээд 2 удаа би их coin оруулж ирсэн шүү дээ. Эхлээд 30,000, 70,000, 30,000-ыг оруулж ирээд дараа нь 70,000-ыг оруулж ирээд ингээд 100,000 2 гүйлгээ тийм ээ. Тэгээд дараа нь нөгөөдгийг стейк хийгээд стейк клейм хийж аваад ингээд нэг өсөнд бараг 4 гүйлгээ хийчихээ гэсэн үг. Тэгэхээр эндээс чинь 4 гүйлгээний одоо шимтгэл явагдчихжээ гэж ойлгосон. Тэгэхээр би юу гэж шийдсэн гэвэл ер нь бол ингэж хоёрын хооронд сар болгон хийгээд байх юм хэрэггүй юм байна. Тэгтээ тэргүй би одоо энэ coin-ыг яахчгүй, заахчгүй учраас дараагийнх нь энийгээ би бүр цаашаагаа үргэлжлүүлж хийхэр шийдсэн маа. За одоо та нар энэ дээр хараарай. Яг нөгөө 102,000 чинь 102,129 маань одоо ийм болцсон байгаа миний хувьд. Одоо тэгэхээр миний бодол бол үн сайжрахаар ч юм уу 1 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа би энэ их coin-ыг зарж ээж л одоо ашиг харна гэж яг би өөрийн хувьд бол тэгж бодож байгаа. Та нарын хувьд бол яаж бодож байгааг би мэдэхгүй. Тэгэхээр хэрвээ би сар болгон ингээл жишээлбэл стейк гүйлгээ хийхдэггүй үед бол миний нөгөө газ чинь ямар ч өөрчлөлт орохгүй байж илэн. Тэгэхээр хэдий чиний олон гүйлгээ хийгээд би газ илүү төлөөд байна гэсэн байх нь шүү дээ. Тийм болохоор би юу гэж шийдсэн гэвэл ерөөсөө энэ үнийг цааш нь стейклээд хайчий гэж шийдээ. Ингээд нэг сар болгон ингээд аваад хийгээд хар чинь гүйлгээ маань яагаад байна гэсэн үг. Тэр болгонд би шимтгэл төлөөл юм гэсэн. За тэгэхээр би их coin-ийгоо цааш нь арай жоохон урт хугацаагаар хийхээр шийдсэн. За байгаа бүгдийг буцаагаад ашгаа би аваагүй шүү. Тэгэхээр та нар бол хэрвээ боломжийн ихээр хийсэн хүмүүс бол ашгаа ер нь авч байгаарай. Юу гэсэн үг гэвэл эргээж энийгээ одоо 102 жишээл юу гэж хэлэх гээд нэг үл би 102 200 анхныхаа хийснийг 102,129-ийг буцаагаад хийгээд саяын энд орж ирсэн ашгаа бол би хийхгүй байж болно. Тэр чинь бол одоо миний ашиг байх нь шүү дээ. Тэгэхээр хэрвээ жоохон та нар ахиухан шиг хийсэн бол ашгаа битээ эргэж хийгээрэй гэж хэлэх гээд байна. Та дандаа өөрийнхөө ашгийг харж явах хэрэгтэй. Тэр ашгаа эсвэл бүр амар их болсон хойно ч гэсэн буцааж гаргаж авдаг. Энэ бол зөвхөн энэ их coin дээр биш. Би одоо жишээлбэл Binance дээр хэлэх гээд байна. Binance бирж дээр та нар ингээд стейк хийсэн бол ашгаа дандаа гаргаж авч байгаараа. Эсвэл өөр одоо балансанд хийлгээд байж байгаараа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхан болохтон зэрэг ашгаа энэ байгаа нутгатаа бүгдийг hodиор буцааж хийгээл ингээд сүүлдээ бүр хаана ч ямар ашиг байгаагаа мэдхэн болждог. Миний хувьд бол айгүй жоохон хамгийн доод юугаар хийсэн учраас би одоохондоо цааш нь буцаагаад хийчихье. Тэгээд би дараагийн саруудад болохтон зэрэг ашгаа гаргаж авна. За одоо ингээд би 180 хоногоор буцаагаад хийцэн. Тэгээд одоо энэ ингээд битээ хаагаараа гэдэг ингээд аппликейшн битээ хаагаараа гэдэг ингээд байгаад идэв юм байлээ шүү. За одоо ингээд болчихлоо. Тэгэхээр би 60 хоногоор биш 90 хоногоор хийгээгүй бүр 180 хоног төр хийсэн баа. За жишээл одоо энийг 90 хоног дээр хийхээр 2790 энэ нөгөө ашиг гарч ирэх юм байна. Тэгэхээр би 90 хоног гэдэг чинь 3 сар. За ашиг гэж цаашаа 180 дээр болохоор 180 хоног дээр болохоор арай миний хувьд арай юу юм санагдсан. Арай жоохон ахиухан шиг тий. Тэгэхээр би одоо энэ их coin хэрэглэхгүй учраас ингээд би цааш нь хийцэн маа. За одоо тэгэхээр би 1 сарын дараа бичлэг хийн гэж байхгүй юу гэх нь 180 хоногийн дараа танарт бичлэг хийж харуулах нэ. За хоёр дахь асуудал болохгүй зэрэг энэ их coin маань KuCoin гэдэг бирж дээр гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр та нарт би KuCoin
яаж бүртгүүлэх вэ гэдгийг хэлээд өгөө тий. За энэ KuCoin-ыг би энэ бичлэгийн доотлол дээр мэйл юуг нь referral-ны линкийг тавьчих. Энэ бас referral-тай юм байна лээ. Тийм болохоор за энэ дээр мэдээжийн хэрэг мэйлээ бичээд sign up. За би тэгээд цааш нь яах нь харуулъя. Би бас ерөөс анх удаан бүртгүүлж байгаа учраас тэгээд юу яа. Та нартай зэрэгцээл явуулчих. За энд болохоор зэрэг мэйл хаяг тийм ээ. Энд болохоор юунаас энд мэйл хаягаар биччихээд энд хартаа send code гэдэг дарна. Send code гэдэг дарангууд чинь мэйл хаягийн чинь код ирнэ. Тэр кодыг энэ доотлолт бичнэ. За нууц үгээ айгүй сайн хийн. Нууц үгээ нөгөө үсэг тэмдэг бүх юмнууд холилдсон тийм ээ. За энэ доотлол дээр миний та нарыг урьсан referral-ны маань дугаар байна. Тийм үү? Би одоо та нарт линк өгөөд би та нарыг урьж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд болохоор энэ дугаар маань байх нэ. За бүртгэл нь бол ерөөсөө айгүй амарх юм. Мэйл хаягаар бичээл captcha хийгээ. Captcha тэгэхээр мэйл хаягаар бичингүүд чинь captcha ирж байна. Тэгээд captcha хийнгүүд чинь send code явууллаа. Мэйл хаягийн чинь нөгөө код нэрэл бичээд шууд орж шүү. Уг нь бол айгүй амархан юм байна. За ингээд энд invite now гэхлээр юу гэж юм. Би та нартай яг зэрэг юу орж байгаа учраас энэ болгоон зэрэг миний referral код байна. Энд орн би биччихье. Тэгээ би өнөөдөр та нарт за энэ spot trading тийм ээ энэ өнөөдөр би та нарт ерөөсөө л бүртгэлийн л харуулаад линкээ тавьад орчихъя. Тэгээ дараа нь та нар юу яагаараа. Их coin-ыг энэ рүү хэднээс орно гэлээ үзэл. 9-өөс орно гэсэн баг тийм ээ. Тэгээд дараа нь их coin-ыг оруулаад ер нь юу яад юм бэ нүү? Ямар шүү зарчимтай юм бэ нүү? Юу мөн ямар юм бэ нүү гэд. Бирж бол ерөөсөө л нөгөө л айгүй уг нь бол их сайн бирж байгаа юм. Тэгээд энд нөгөө хослууд нь бирж бол ерөөсөө юу яагаад ах юм алга бусад юмнуудаас өөрчлөгдөөд тийм юм гэдэг ах юм ерөөсөө алга байна. Ерөө энд нөгөө зардаг, дээд талан зардаг авдаг юу вэ? Энэ чинь болохоор юу тайм бэ тийм? Spot тайм биш шүү харин limit market spot limit тэгээд нөгөө энэ futures энэ margin гэдэг эднэр л та нар юу ягаараа залуу үгүй шинэ хүмүүс л ороод хэрэггүй дөө нэг хэсэгтээ. За энэ нөгөө түүхнүүд нь байж гин энд график нь байж гин энэ дээдл дээр нөгөө хослууд нь байж гин тийм ээ. За энэ мэдээж эрэг одоо миний аккаунт байна гэсэн үг. За одоо энд чинь болохоор энэ эхнийх нь болохоор яг миний өөрийн үндсэн тийм ээ аккаунт. Тэгээд доор нь трейдинг аккаунт гэдэг. Энэ айгүй бол үндсэн аккаунтнаас трейдинг аккаунт руугаа явуулж арилжаа хийдэм байна да. Нөгөө нь CoinSpeed шиг юм байна. Хэрвээ энэ трейдинг аккаунт гэж байж байгаа бол үндсэнгээсээ трейдинг рүү явуулж арилжаа хийдэг юм байна гэж би ойлголоо. Тэгээ би өнөөдөр дөнгөж орж байгаа учраас за хэлэн энэ янз бүрийн хэлтэй юм байна. Ингээд за гих мэдчлэн дээр. За ингээд би өнөөдөр энэ дээрээ бүртгүүлээ төр зур орхичээ. Тэгээ та нар юу ячаад их coin-ыг ороод ирэхээр нь их coin-ыг ороод чигдрээд ирэхээр нь би энэ юуны верчний тухай та нарт илүү цааш нь тайлбарлаад хэлээд өгье. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Энэгээр би жоохон яваад ямар сонин сайхан юу байна гэдэг. Энэ дээр болохтан зэрэг гэрлийн цагаан болгох юм байна те ийм. За хин хар өнгөтэй дуртай бол хар өнгөтэй цагаан өнгөтэй дуртай бол энэ дээр тавиад солих юм байна. За энэ юу вэ? За энэ мэдэн. За энэ болохтан зэрэг нөгөө биднэрт яаж ажиллах вэ гэдгийг зааж өгсөн. За хэдүүлээ энэ coin юун дээр нь хараад тий. Coin market cap дээр хараад. За энэ KuCoin хараад 5 дугаар байранд явж байгаа. Энэ капитал нь нээж гин тийм ээ хөрөнгө гэсэн үг гэсэн доо. Ер нь бол нэлээд сайн биржүүдэд ордог. За харин энд юу хийдэм болов уу болов? Юу гэдэг лээ. Бичвэрийн баталгаач хийдэм болов уу болов би хараад. За энэ KuCoin-ны биржийнх нь өөрийн токен энэ токен байд юм биш үү? KCS гэсэн.
одоогийн байдлаар $16 юм байна. За верификаци буюу verification гэдэг нь болохгүй зэрэг юу юм бэ? Уг нь бол нэг заавчгүй юу биш юм бэ? Юу гэдэг вэ? Заавал юу яах ёстой гэсэн биш юм байна. Баталгаажуулалт хийх ёстой гэсэн юм байна. Биш юм байна. Гэхдээ хэрвээ энэ KuCoin дээр юу яа гэвэл арилжаа намаа хийгээд бид нар энэ цаашдаа бүр нэг их хэмжээгээр те coin худалдаж авч зарна ч гэдэг юм уу их хэмжээгээр хэрэглэнэ гэх юм бол энэ юу баталгаажуулалт хийх юм байна шүү. Хэрвээ тэгээд coin-ууд цаашаа би энэ биржиг ингээд яг өөрийн болгоод хэрэглэнэ гэх юм бол энэ юу баталгаажуулалт хийх юу энэ байна. Яг л нөгөө бидний жолооныхоо үнэмлэхийг юм уу эсвэл цахим үнэмлэхний урд талаас нь харуулад араас нь зургийг урд талаас нь зургийг аваад араас нь зургийг аваад явуулаад тэгээд урд талдаа нөгөө бичдэг штэ тий KuCoin гэдэг яг нэг трейд дэрэг шиг 2022 оны 6 сарын одоо өнөөдрийн байдлаар 6 сарын 6 гээд ингээд урталтаа бариад зураг авахулаад ингээд явуулна. Мэдээж хэрэг зургнууд маань өөрсдөө нэг их ямар ч юу байхгүйгээр тэ байгалийн гэрэлт тэ харанхуй биш гэрэл цогцсон биш айгүй гой цэвэрхэн бичиг баримтаа зургийг авахулаад өөрөө зураг авахултаа ч гэсэн гадааматаа биш яг ханны өмнө зураг авахулаад ингээд явуулчихна. За энийг болохоор явцын дунд та нарт өөрсдөнд чинь хэлж тайлбарлаж өгье. Ямар ч байсан ямар ч юу бол байхгүй юм биш үү. Заавалчгүй энэ юу баталгаажуулалт хийжээж дараа нь юу coin худалдаж авах гэсэн юм бол одоогийн байдлаар байхгүй гэжээ. Тэгээ би явцын дунд бүр айгуу сайн тайлбарлах хэрэг гарвал тайлбарлаад хийлээд өгөөтэй. За ингээд өнөөдөр жоохон юугүй бичлэгээ өнөөдөр дуусчаа. Тэгээд дүгнэд хэлээтэй. Ямар ч байсан би их coin-ыг сар хадгалаад та нарт харууллаа. Ямар шимтгэл BNB-нээс маань ямар шимтгэл авсан байна. Хэдий надад ашиг орж ирсэн байна. Тэгээд та нар өөрсдөө сонирхолтой бол яг үнийн дүнгээр нь ашиг байна уу ашиг байхгүй гэдгийг хараарай. Би зүгээр ягаад энэ стейк хийсэн гэвэл надад ямар нэгэн coin-ы дандаа тоо их чухал байдаг. Тийм ээ тоо нь ханшиндаа гол биш. Одоо жишээлбэл доллар цуглуулж байгаа хүнд бол мэдээж хэрэг яг л адилхан шүү дээ тийм ээ тоо хэдэн хэмжээний coin доллартай байлаа гэж чинь доллар ч бас нэг жоохон айгу бага үнээр нэмэгддэг тийм долларын ханш чинь бол тийм фактор өндөр дэше доош ундаггүй шүү дээ. Coin-ийнх болохоор дэше доош айгу сайн өндөр доошооч их ундаг дэше ч айгу сайн өсдөг. Тэр үед хэдий чиний тоо их байна уу хэдий чиний бидэд ашиг гардаг. Тийм болохоор миний зорилго болохоор ер нь бол coin-ийнхаа тоог нэмэгдүүл. Заавчгүй ханшиг биш тоог нэмэгдүүлээд тэгээд үн өссөн үед ашиг харах. Гэтэ өнөөдөр биш маргааш биш 2 жилийн дараа 3 жилийн дараа ч гэдэг юм тийм ашиг харах сонирхолтой. Тэр хүний өөрсдийнх нь онцлог өөр. Би болохоор яг өнөөдөр трейдер болно. Би өнөөдрийн ашиг харъя. Хурдан ашиг харъя гэвэл тэрийг хийн үз. Би жоохон удаан хугацааны ашиг харъя гэвэл тэр нь үз. Гэтэ нөгөө л дахиад нөгөө хуримтлалынхаа хуулийг тэгээ хуримтлалынхаа хууль гинэ би нөгөө нямта бид хоёрыг хэрсэн хуримтлалынхаа дүрмийг сайн баримталж явах хэрэгтэй. Ямараар нь трейд хийх үү, ямарыг цааш нь хадгалах уу, хэдэн хувиар нь авах уу гэд. За тэгээд энэ KuCoin-ыг би энэ бирж дээр үнэхээр бүртгүүлээ гэж бодоагүй. Ягаад гэвэл хэтэрхий олон юутай болцсон тий биржтэй зүгээр яг та нарт их coin орж ирнэ гингүүт хүмүүс нэлээд шуугаад явчих шиг боллоо. Тийм болохоор энэ яаж бүртгүүлэхийг хэлээд өгчтөө. Тэгээд би энэ бичлэгийн додол дээр линкийг тавьчаа. За бүгдэнд нь амжилт. Өнөөдрийн бичлэг ингээд дууслаа. Нөгөө гуйдаг юмаа гуйн subscribe, like, comment. За баярлалаа.